кикагений би гэдэг ийм дүрэн байна. За оо кикагений гэдэг нь болохоор одоо жишээ нь бид нэр бас асуудаг штэ. За Японы хэл сурах болсон одоо анхны шалтгаан юу байсан бэ? Буюу одоо тийм шалтгаан нь юу байсан бэ гэдэгт дээр байна. Кикаке wa nan desu ka? Нихонго о бенкё ши хажимеру кикаке wa nan desu ka ч юм уу тий. Японы хэл сурч эхлэх шалтгаан нь юу байсан бэ? Тий? Тим үед одоо ашигладаг энэ дүрэн баг нэ. За шууд монгол руу орчуулах юм бол А зүйл болсон нь шалтгаан боломж эхлэл болж B зүйл тохиолдсон гэсэн утгаар. За тэгэхээр ирээбүн хараад ирэх юм бол илүү ойлгомжтой болно. Тэгэхээр японоор хэлбэл уншаад үзье. Ага гейндэ B гэхээр агаас болоод B болсон гэж юм тийм ээ. За дараагийн нь унших юм бол ано кикаге атакара B буюу А гэдэг юм боломж байсан учраас B болсон. B гэдэг юм болсон гэж орчуулна гэсэн үг. За А гэдэг энэ А гэдэг яриад байгаа юм нь болохоор энэ А нь болохоор юу дандаа гейн буюу кикай байдаг. Гейн гэдэг маань учир шалтгаан боломж байдаг гэсэн үг. Харин B нь болохоор энэ чи бичсэн мэт те хажимета тою атараши жокёны натта гэхээр А гэдэг ийм боломж А гэдэг учир шалтгаанаас болоод B гэдэг зүйл эхэлсэн. B гэдэг зүйл тохиолдсон. B гэдэг зүйл атараши жокёны натта гэхээр шинэ зүйл шинэ нөхцөл байдал болсон гэж юм үед ашиглагддаг байна. За хэдүүлээ ребун хараад ирэх юм бол айгүй амархан дүрм болно. За ребуний өмнө сэтүцоку буюу холбоосын харах юм бол мешиги окикакени гэж хэлсэн тийм. Нэрүүг аваад окикакени штэ. За эсвэл нэрүүг авангуудаа окикаке тоштэй. За эсвэл нэрүүг аваад окикаке дээ. За эсвэл үйл үгийн таке юм уу? Кото юм уу но аваад окикакени гэж ашиглаж болох нэ. За хэдүүлээ шууд рейбу харчих. Нихоны рюгаку шита кото окикакени нихонбон гани кёми о моцуё ни натта гэж юм хэмээн. Тэгэхээр нихоно рюгаку шита кото окикакени хэрэг Японд сургуульд сурсан шалтгаан болж одоо сурснаас болоод гэсэн утгаар тийм сурснаас болоод Нихоно бунканы Японы соёлд кёмио моцуёны натта буюу одоо Японы соёлд сонирхолтой болсон гэж орчуулах гэсэн үг. За дараагийн харъя тийм ээ. Бёки о кикакени сейгатсу шүүкан о минаосу ёни натта гэхээр бёки о кикакени тэгэхээр одоо өвчнөөс болоод өвцнөөс шалтгаан болж сейгатсу шүүкан буюу амьдралын хэв маяг минаосу ёни натта гэхээр амьдралын хэв маяга дахин одоо тий хардаг болсон. Дахин одоо минаосу дахин нэг хараад одоо тэрнээс юу нь буруу байна, юу нь зөв байна гэд тэрээгаа ингэж одоо шинжлэх нь биш тий одоо тийх болсон гэж. Дараа нь болохоор карено хитокото о кикакени миннага хонны о ханаши хажимета гэхээр одоо карено хитокото гэхээр тэр эрэгтэйгийн нэг үг нь шалтгаан болж миннага хонны о ханаши хажимета гэхээр бүгд жинхэнэ сэтгэлгээсээ ярьж эхэлсэн. Хонны гэдэг маань болохоор жинхнээсээ яг дотроосоо тий яг бодож исэн юм аа. Хэлж байгаа гэсэн. За хоёул хэдүүлээ гол поинтуудыг нь харах юм бол А гэдэг нь гейн учир шалтгаан кикай боломж болоо. Тэгээ B гэдэг шинэ нөхцөл байдал үүссэн гэж байна. За манайхан сайн харж байгаа нь энийг хараад өнгийн дагуулад харж байгаа. Коно кайшаны хайтоно кикакени цумато шираямашта буюу энэ компанид одоо орсон нас одоо болж тэрний орсон нь эхлэл тэрнээс болж цумато шираямашта гэхээр одоо их нэртэйгээ одоо танил болсон.
танилцсан, танил болсон гэсэн үг. За дараагийн харъя. Рёри бангуми о мита но киккакени рёри о сүрүようになりましたгэхээр рёри бангуми о мита но хоолны бангуми гэдэг маань нэвтрүүлэг. За хоолны нэвтрүүлэг одоо тий үзэж эхэлснээс хойш тэр нь эхлэл болоод тэрнээс болоод одоо хоол хийдэг болсон гэж юм тий. За хоёр дахь поинтыг харах юм бол и котонимо варой котонимо цукаиру гинэ. За сайн ч зүйлд муу ч зүйлд ашигладаг гэж юм тийм ээ. За сайн зүйлийг харах юм бол кеккон о киккакене атараши ие о каймашта гэхээр одоо кеккон буюу хорим нас одоо болоод тэрний шалтгаан болж шин одоо гэр худалдаж авсан гэж юм тийм ээ. За одоо тэгвэл сөрөг зүйл төр яаж ашиглах юм бэ гэж харсан чинь чутто шта котога кикаките буюу одоо жижигхэн зүйлээс болоод окино кинканы надтай шимаямаштай гэхээр том одоо хэрүүл маргаан болчихсон гэж очив.